Бүх асуултанд нэг хариулт. Бүх асуулт. Үнэн дээр бүх асуултанд нэг хариу үр дүн гарч байвал зөв хариулт өгсөн байна гэж ойлгож болно. Та сэтгэлний эцэн хариулт авахаараа тийм ээ би зөвшөөрч байна гэдэг тийм үү? Харин буруу хариулт авбал үгүй буруу байна тийм биш ээ гэж хэлнэ. Харин зөв хариу сонсон мөгцөө тийм гэж хэлдэг. Тийм ээ. Санал нэг байна. Тийм үү? Тийм гэж үү? Тийм. Тиймээс хариултгаар тийм гэсэн сэтгэлийг төрүүлж явах учиртай. Зөв хариулт байвал шүү дээ. Тийм биш гэж үү? Харин хариулах бүрт илүү олон асуулт ундран гарч ирээд байвал эцэс төгсгөлгүй зүйл болно. Энэ бол оюун санааг тэтгсэн дасгал мөн л дөө. Гэвч үүнээс чингэж бол оргүй хоосон зүйл. Зүгээр л таны зугаа гаргах зүйл төдий. Тэгвэл ямар ч асуулт асуухгүй байх нь зөв үү? Мэдээж буруу. Асуух нь зөв үү? Оюун ухааныг тэлж байх нь зүйтэй. Оюун ухаан бол маш чухал зүйл. Хамгийн эртний судар болох Бхагавата Гита хүртэл Кришна бурхан бүхий л мэдлэгийг өгсөний дараа юу гэж хэлдэг вэ гэхээр та бод, дүгэн, тэгээд хэрэгтэй гэж үзсэн зүйлээ хий гэж хэлдэг. Харин дараагаар нь гэхдээ нэг зүйлийг санаж явахдун. Би танд хэрэг болох зүйлийг л хэлнэ. Харин та миний хэлснийг тунгаан бодож өөр юм болгоорой гэдэг. Бхагавата Гита бол багшав хоёрын хооронд өрнөх маш сонирхолтой харилцан яриа юм л да. Энэхүү судрыг хүн амьдралдаа ганц удаач болов унших хэрэгтэй. Энэхүү судрыг уншсан хүн бүхний бас агуу Эйнштейн хүртэл амьдрал нь өөрчлөгдсөнийг тэмдэглэсэн байдаг. Яагаад гэвэл ямар ч шашин итгэл үнэмшил юу гэдэг вэ гэхээр асуулт бүү асуу зүгээр л сохроор даган мөрд гэдэг бол Веданта буюу Ведийн йогийн гүн ухаанд тэсвэр. Оюун ухаанаа ашигла, зохистойгоор ашигла гэдэг. Гэхдээ оюун ухаан бол төгс биш шүү. Чин үнэн бол тэрнээс чангаш оршдог юм. Оюун ухаанаас чангас зүйл гэж байдаг тиймээс оюун ухаандаа бүх хүлэгд гэхдээ тэрнийг гэрэлтүүлэх хэмээсэн байдаг. Сүсэг бишрэл хайр байсан цагт оюун ухаанаас чангаш нэвтэрч чадна.